Батүл гоншигнож эхэлсэн байгаа. Интернет цуглаан, онлайн цуглаанаас бол эдгээр айдаггүй. Энэ талбай дээр л үнэхээр одоо бухимдаад уурлаад байлгүй энэ талбай дээр цуглахтал энэ дээдсүүд дарганаар сая айж, сая одоо ард түмний үгийг сонсдож хэн зөөлөд юм аа. За тэгэхээр манайд эрх баригчдыг айлах хэрэг гарчаад. Ер нь эрх мэдэд албан тушаалгүй болохоор л гинт ард түмэнтэйгээ ойр хүн болж үжиглэдэг гэдгийг одоо бид ойлгодог болчихж. Гай болоход Баатар Батүл, олигарх Батүл рүү мутацлагдан шилжих явцдаа монголчуудын жагсаж тэмцэх эрхийг хорьчихсон. Жагсаал цуглаа хийхийн тулд зөвшөөрөл авдаг болгосон ба хэрвээ сэтгэлд нь нийцэхгүй жагсаал хийх гээд байх юм бол талбай руу үзэсгэлэн худалдаа оруулаад л нам болгодог хогийн технологиг нэвтрүүлсэн. Бүр болохгүй цагдаадаа өөрөг өгч эрэм өгшин зол үүгэн шуган хэнийг ч орилуул чарлуулаад л ачаад явдаг болгосон. Одоо харин өөрөөсөө жагсаал цуглаа хийх гээд аргаа барж явна. Хогч нь гэдгийн да үүнийг өөдөө шидсэн чулууч нь өөрийн толгой дээр бууж байгаа нь энэ. Ядаж байхад хүрэлцэх татврын нэмэгдлийг цуцалж тэтгэврийн насыг багасгалаа. Дээрээс нь цалин тэтгэвэр нэмэхээр шийдвэр гаргасан байна. Одоо тэгээд юуны ч төлөө жагсах юм байгаа нь жагсад тэмцэх шалтгаан хэрэгтэйлтэй авах нь гэтэл тэр шалтгаанууд нь хийсэд жоох. Болохгүй боожгоо муратыгаа огсууд гэж жагсаад нь үзэхгүй дөө хүн амьтан цуглаж магад. Тийм утааны эсрэг жагсаж болох юм байна. Тэгээд хавар тийшээгээ утаа арилна мэдээж. Тэгэхээр нь бид жагсаж баймаажин арилгалаа гэх ухааны юм ярьж болно штэ. Үйл дарга.